Сайн байна уу? Энэхүү бичлэгээр тусдаа дээр хэрхэн алгоритм үүсгэх, засах, устгах талаар танилцуулах болно. Алгоритм шинээр үүсгэхдээ эхлээд компонентсний алгоритм дээр дарж орно. Үүний дараагаар хуудсын баруун дээр байрлах Create New алгоритм дээр дарснаар алгоритм үүсгэх талбар гарч ирэх болно. Энэхүү талбарт та дараах мэдээллүүдийг бүртгэх хэрэгтэй. Нэгдүгээрт код буюу алгоритмын төвчилсөн нэрийг оруулна. Хоёрдугаарт алгоритм name буюу алгоритмын бүтэн нэрийг оруулна. Гуравдугаарт алгоритм description буюу алгоритмын тухай нэмэлт тайлбарыг оруулна. Дөрөвдүгээрт order number буюу алгоритмыг баталсан тушаал шийдвэрийн дугаарыг оруулна. 5-дугаарт date буюу баталсан тушаал шийдвэрийн огноог оруулна. Дээрх мэдээллүүдийг оруулсны дараа create төвчийг дарахад алгоритм created гэсэн цонх гарч ирэх бөгөөд OK төвчийг дарснаар алгоритм амжилттай үүсгэгдэх юм. Хэрв та алгоритм засвар оруулах шаардлагатай байгаа бол юуны өмнө тухайн алгоритмын нэрэн дээр дарах бөгөөд ингэснээр тухайн алгоритмын үе шатууд болон бусад мэдээллүүд бүхий талбар гарч ирэх болно. Үүний дараа та алгоритмын нэрний ард байрлах setting төвчин дээр дарснаар edit алгоритм гэсэн засварлах талбар гарч ирнэ. Энэхүү талбарт та алгоритмтэй холбоотой дараах мэдээллүүдийг засварлах боломжтой. Үүнд код буюу алгоритмын төвчилсөн нэр, алгоритм name буюу алгоритмын бүтэн нэр, алгоритм description буюу алгоритмын тайлбар, order number буюу алгоритмын шинжилэн баталсан тушаал шийдвэрийн дугаар, use repeated буюу алгоритмын давтагддаг хэсэг, алгоритмын зураглалын нэр, алгоритмын зураглалын байршил гэсэн мэдээллүүдийг засварлах боломжтой. Ингээд засварлах шаардлагатай мэдээллүүдээ оруулсны дараа save төвчийг дарснаар алгоритмын мэдээллүүдийг амжилттай шинжлэх юм. Харин алгоритм устгах бол хоёр аргаар устгах боломжтой. Эхний арга нь тухайн алгоритмын нэрний харалдаа баруун талд байрлах delete төвчийг дарахад are you sure to delete буюу та устгахтаа итгэлтэй байна уу гэсэн тийм үгийн сонголт бүхий асуулттай цонх гарч ирэх болно. Хэрв тухайн алгоритмын таны устгах гэж буй алгоритм мөн бөгөөд устгахтаа итгэлтэй байгаа бол yes буюу тийм гэсэн төвчийг дарна. Харин итгэлгүй байгаа бол no буюу үгүй гэсэн төвчийг дарж үлдгийг цуцлах боломжтой. Хоёрдугаар арга нь тухайн алгоритмын нэрэн дээр дарж орох бөгөөд алгоритмын нэрний ард байрлах delete төвчин дээр дарахад are you sure to delete буюу та устгахтаа итгэлтэй байна уу гэсэн тийм үгийн сонголт бүхий асуулттай цонх гарч ирэх болно. Ингэснээр та тохирох хариултыг сонгох хэрэгтэй. Танд амжилт хүсье.